Hi guys, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Одоогийн channel тавтамаарал. Өнөөдрийнхөө бичлэгээр бүгдээрээ навилера хамтлагийн талаар ер нь бол яг навилера хамтлагийн талаар мэдэх байгаа. Тэгээд бүгдээрээ эхэлцгээе. Навилера хамтлаг нь Troy гэдэг Entertainment-аас гарч байгаа охтын хамтлаг байгаа 4 гишүүнтэй охтын хамтлаг. Тэгээд 2 сарын 3-ны өдөр буюу өнөөдөр бол 3 сарын 7. Тийм. Тэгээд 2 сарын 3-ны өдөр оройхон дуу ер нь No Limit гэх дуугаараа дебютээ хийсэн. Энэ дуу нь одоогийн байдлаар 148 мянган үзэлттэй байгаа юм байна. Энэ хамтлаг маань болохоор 4 гишүүнтэй Annie, Melody, Saya, Willa гэдэг ийм 4 гишүүнтэй охтын хамтлаг байгаа. Annie, Melody хоёр нь манай Монгол гишүүн байгаа. Бүгдээрээ Саягаас эхлэе. За Сая эгчийн жинхэнэ нэрийг Ким Сүүхийн гэдэг. Тэнгүүдээ хамтлагтай вокалист үүрэг буюу одоо ер нь л гол хоолой гэсэн үг. Тэгээ 2000 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Арслан ордтой сууж ихтэй байх нэ. Тэгээд 168 см өндөр, 49 кг жинтэй, 168 см өндөр нь хамтлагийнхаа хамгийн өндөр гишүүн байх нэ. Тэгээд A бүлгийн тустай MBTI нь ENTP. Гишүүн бүр дээр яг юм 5-аас 10 факт бэлдсэн байгаа. Үүнийг нь дурдъя. 2026 оны 1 сарын 14-ний өдөр навилера хамтлагийн гишүүн болгон тогтоогдсон. Тэгээд хамтлагийн хамгийн өндөр нь Girls9B гэдэг хамтлагт 2019 оноос 2025 оны хооронд дебютээ хийсэн. Дебют хийж явсан. За яг энэ үед болохоор Hey So гэх нэртэй байсан. За тэгээд энэ Girls9B хамтлаг нь USA Media Group гэсэн компаниас ер нь дебютээ хийсэн ийм хамтлаг байсан юм байна. Тэгээд Сая маань болохоор Annie дуу сонсох дуртай, oversize хувцастай буюу одоо энэ нэг сул baggy хувцас дуртай. Тэгээд 5 жил 8 сарын хугацаанд бэлтгэгдсэн. Энэ нөгөө нэг Girls9B хамтлаг бэлтгэгдсэн хугацаатай нь бол хамт байгаа. Хоёр дахь гишүүн бол Willa. Энэ гишүүн маань байгаа. За тэгээд энэ гишүүн маань бас Солонгос. Одоо жинхэнэ нэр нь Lee Min-ju гэдэг. Тэгээд хамтлагтаа бол rapper тэгээд dancer байх нэ. 2003 оны 9 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Тэгээд Жинлүүрийн ордтой байх нэ. Тэгээд 167 см өндөр, 47 кг жинтэй. Тэгээд A бүлгийн цастай MBTI нь ENFJ. Тэгээд Солонгос улсад төрсэн. Fact руу орох юм бол нэг эрэгтэй дүүтэй Hanli Multi Art School гэх сургуулийг бол төгссөн. Тэгэхээр ер нь бол бас зурааха байстай байх нэ. Тэгээд Baby Tiger буюу одоо бяцхан бар хочтой. Тэгээд Kuromi дуртай. Girls9B хамтлагт байхдаа яг өөрийнхөө яг жинхэнэ нэр буюу Minju гэдэг нэрээрээ дебютээ хийж агаад одоо болохоор Willa гэх нэртэй болоод яг тэр үед болохоор гол rap, гол бүжигчин байсан байх нэ. Тэгээд ер нь бол Girls9 одоо Willa, Saya хоёр маань Girls9B хамтлагт хоёулаа навилера хамтлагт хоёулаа дахиад цаашаа ингээд дебют хийвэл дахиад хоёулаа дебютээ хамт хийх байх. Тэгээд 6 жил 8 сарын хугацаанд бэлтгэгдсэн. ITZY хамтлагийн юунаас бол маш сайн найзууд. Тэгээ No Limit дууны үгээ бичсэн гэхлээр ер нь бас маш obviously гишүүн байх нэ. Дараагийн гишүүн буюу 3 дахь гишүүн маань манай Монгол гишүүн маань байгаа. Энэ болохоор Melody гэгч маань байна. Тэгээд Melody гэгчийн жинхэнэ нэрийг Игшиглэн гэдэг. Тэгээд ягаад тайсны нэрээ Melody гэж өгсөн бэ гэхээр Игшиглэн гэдгийг англи руу хувиргавал Melody гэсэн үг шүү дээ. Игшиг гуйн гэсэн утгаараа. Тэгээд 2004 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Бис жилтэй хоньны ордтой 163 см өндөр. Тэгээд ер нь бол MBTI тэгээд одоо биеийн тосны бүлгийн бол ер нь бол хилээгүй. Тэгээд Монгол улсад төрсөн. Тэгээд гитар тоглож чаддаг. 2020 оноос хойш бүжиглдэг болсон. Тэгээд Cherry Bomb гэдэг та нар хамтлагийг мэдэн штэ. Энэ хамтлагт бол бүжиглдэг байсан. Тэгээд Аю дуучин дуртай. Тэгээд ер нь бол өөрийгөө бол
солонгосоор ярихаасаа илүү англиар илүү дээр гэж ярьдаг гэж боддог. За манай дараагийн 4 дахь гишүүн бол манай Эни эгч байгаа. Тэгээд Эни эгчийн ихэнх нэрийг Энрэл гэдэг. Vocalist, rapper McNay. Тэгээд McNay гэдэг чинь одоо хамгийн отгон хамгийн залуу гишүүн гэсэн үг. Тэгээд 2004 оны 5 сарын 3-ны өдөр төрсөн үхэр үхрийн алстай бичжилттэй 167 см өндөр факт нь морин үр тоглож чаддаг. Тэгээд жүжигчин ер нь жүжигчин мэрэгжилтэй. Тэгээд нэг FBS гаргасан урлагийн сургууль гэ байдаг штеп web drama тэрэн дээр нэг Эни ихч бол бас дүр бүтээсэн байсан. Тэгээд солонгос англи 3 хэлээр бол чөлөөтэй ярьж чаддаг. Тэгээд 5 дүүтэй, 2 эрэгтэй, 3 эмэгтэй дүүтэй байх нэ. Тэр нь бол маш олуулаа. Blackpink болон Kiss of Life гэдэг хамтлаг дуртай. Blackpink-аас бол Jennie дэмждэг байх нэ. Ер нь бол Rila ихч ер нь бол дандаа rap-игээд ер нь л rap ингээд авч явдсан заяа. Тэгээд тэр энэ донд хамгийн их мөр авсан нь Rila Эни хоёр юм шиг санагдсан. Тэгээд нэг ингээд тоглолт нэг үзэл тайлан дээр гарсан бичлэг YouTube-аар тавигдсан байсан. Яг тэрний thumbnail зураг дээр Эни байсан нь маш таалагдсан. Тэгээд энэ хамтлаг маань цаашдаа илүү олон дуу гаргаад илүү их гоё амжилтыг бүтээгээсэй гэж хүсэж байна. Энэ хүрээ Навилера хамтлагийн талаар хийсэн бичлэг маань өндөрлөж байна. Нэг юм хэлгээд одоо би ингээд YouTube дээр бичлэг хийж байгаа шүү дээ. Бас дээрээс нь Instagram дээр бичлэг ийм day in my life юм уу ийм сонирхолтой зүйлсүүдийг хий гэж бодож байгаа. Тэгээд ээж бит хоёр нэг амлалт өгсөн байгаа. Тэр нь яг уу гэхлээр одоо Instagram дээр 10,000 дагагч followers гэсэн үг шүү дээ. Тэгээд YouTube дээр 10,000 subscribers хүрэх юм бол ээж DJI Osmo Pocket 3 буюу камер авч өгье гэсэн. Надад бол DJI mic байдаг. Энэ хоёр DJI mic mini баггүй юу? Тэгээд би ингээд зорьсондоо хүрээд ингээд одоо өөрийнхөө төлөвлөгөөнд хүрчих юм бол ингээд ер нь бол камертай болгох байгаа гэсэн үг. Тэгээд дандаа намайг дагаарай. Тэгээд баяртай.